Би одоо процесс би захиалагчтайгаа бол за саналын сонсол зургийг нийгээл өөрөө саналаа бол ярих бол нэг сонирхол шүү. Надаас бол тийм сонс. За сайн байцгаана уу. Интерьер Talk-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараар Next Nature Design компани үүсгэн байгуулагч ахтайгаа ярилцахаар бэлэн болоод байна. За сайн байна хаа. Сайн байна. За ажил ихтэй. Бочгин жил. Ямар ажил дээр ажиллаж байна та? Одоо бид нар MSS Tower дээр. За. Тэнд бас офисын хідэн давхар дээр дизайн гаргал гүйцэтгэх гээл байж байна. Дизайныхын процесс дээр явж байгаа. Тий. За та интерьер дизайн гэдгийг өөрийнхөө тодорхойлоод бидэнд нэг хэлээд өгөөч. Айгүй тавчнаар тодорхойлох юм бол амьдралыг үнцэнтэй болгох шүү дээ. За дэлгэрэнгүйгээр тодорхойлвол. Тий. За хүнд чинь өөрийнх нь боломж хязгаар чадамжаас хамаараад 9 бүсэл маш олон юм өөртөө хүсэж ашигладаг л бах хүн амьдралдаа. Тэгтээ одоо ахыхын ажигласнаар бол хүний дизайныг айгүй олон хүмүүс одоо дизайн бол тансаглал юм уу боломжтой хүний ажил гэж үздэг байхгүй. Үгүй юм байлаа. Хүн өөртөө хамгийн энгийн хүн ч гэсэн өөртөө таашаалтайгаар амьдарч амьдралаа happy, аз жаргалтай, үнцэнтэй болох чинь хүн өөрийнхөө хэрэгжилж байгаа юмыг хамгийн зүгээр сонгох, таатай сонгох, тэрнээс аз жаргалтай байх хамгийн гол нь өөрөө шүү дээ, тэр хүн. Энэ л хамгийн чухал юм байлээ шүү дээ. Тэгээ энэ хүн чинь усаа уудаг гэсэн үү, хамгийн үнэтэй кофего уудаг гэсэн үү, тэрийг хамгийн happy, хамгийн дуртай аяганда тэгээд тэрнээс гоо зүүн таашаал, сэтгэл зүйн таашаал цаашаа авах энэ чадамжийг л одоо бий болгож өгдөг хүнд одоо. Тэрнээс хамгийн их тэр сэтгэл хөдлөл өөрөөсөө тэр таашаал авж байгаа тэр моментоос амьдралын тэр агшин зур хэрэглэнээс таашаал авч чадж байгаа. Энэ хүн бол одоо интерьер дизайн буюу дизайн гэдэг одоо амьдралыг үнцэнтэй болгож чадж байгаа хүн л гэж хардаг. Тэгээ хүмүүс чинь одоо хөгжөөд нийгэм хөгжөөд болох тусам мэдээж мэрэгжлийн хүмүүстэй хандаж ингэж хамтарч өөрийнхөө санаа оноог солилцож тэр өөрт ногдсон амьдралын процесс дотор агшин болгоныг аз жаргалтай л болгож байгаа юм болов уу гэж би дүгнэдэг. Тийм байна тий. Тий. Хүн болгонд л өөр юм гэсэн орон зай байгаа. Тэр орон зай дотроо тав дахтай хамгийн таашаалтайгаар амьдрахыг хэлээд байгаа тийм ээ. Тий. Би одоо энгийн хүмүүст айгүйх тайлбарлахтай чи хамгийн үнэтэй аярыг авч чадахгүй байлаа гэхэд хамгийн зөв үнгийг сонгож болно шүү дээ. Тэрэнд бол одоо таны л таашаал буюу хүсэл эрмэлзэл болохоос биш илүү үнэлэх асуудал биш шүү дээ. Тэгэхээр миний ярих гэдэг нюанс бол одоо хүний хувь хүний өөрийн тэр аз жаргал руу тэмүүлэх энэ хүсэл эрмэлзэл юм даа л гэж боддог. Таны хийсэн бүтээлүүдээс нэлээд натурал байгалийн элементүүд их харагддаг. Тэгээд таны өөрийн дизайны бүтээлүүдэд онцлог нь юундаа байдаг вэ? Би чинь өөрөө төрөлх урлагийн дунд сургуулийг төгсөөд соёл урлагийн дээдэд сурж агаад тэгээд Москвад биологоор сурсан шүү дээ бас. Миний ээж аав чинь өөрөө шинжлэх ухааны улсууд. Тэгээд биологоор сураад энэ хүний биологийн бүтц, хүний энэ амьдрал гэдэг юм чинь ямар нарийн зохион байгуулалттай маш өндөр функцтэй аюул ухаалаг хийснээс гадна супер гооцон мэдрэмжтэйгээр байгуулагдсан байдаг байхгүй. Тэгээд энийг би мэдрээд энэ байгаль гэдэг үл ерөөсөө хязгаартанд тулсан төгс шийдэл юм байна гэх. Тэгээд одоо энэ байгалийн элемент болгон бүр ширхэг элемент болгон агуу гэж үзэл. Тэгэл энэ хүний хийж байгаа бид өөрсдөө бүтээж байгаа юм дотор одоо бурхны гэж хэлэх үү, байгалийн гэж хэлэх үү те энэ ертөнцийн агуу зохион бүтээсэн энэ агуу юмнаас жижиг элементийг оруулж иж бас ослуулж штэ. Бид хэдийгээр хөгжөөд маш олон технологиг бий болгож хүний амьдралыг өндөр болгож байгаа ч гэсэн хөгжлийн хэвцэн байгальтай харьцуулах юм бол одоо юу ч биш шүү дээ тий. Тэгэхээр би байгалийн элементийг их оруулах дуртай. Тэгээд чинь би хүмүүст одоо энэ гоо зүүн тал дээр ингээд айгүй энгийнээр тайлбарлахад жишээ нь хүний одоо хамгийн энгийнээр одоо биолог биш хүн гэхэд хүний хамар гэдэг чинь одоо яндангийн систем л үргэж байгаа зү тий. Цэвэр агаар гаргадаг, бөхөр агаар гаргадаг. Тэгэхэд хүний хамар яагаад гэвэл дээшээ хараа яндан шиг дээшээ харуулдаг тийм юм тий. Доошоо харсан байгаа нь тий. Тэгээ ам нь яагаад доороо байгаа юм тэр. За зураач архитектор хүний хувьд бол энэ чинь босоо хэвтэй горизонтал буюу хосоо хэвтэй хоёр нүд нь хамар нь эдийн дүрснүүдийг энэ өндөг шиг хэлбэртэй толгой дотор хамгийн зүгээр яаж байрлуулсан байна. Зөвхөн функц биш зүгээр байрлалын нь зураач хүний хувьд үзэхэд хамгийн зөв байрлагдсан зохиомжоо одоо аюул зөв болсон байдаг байхгүй харьцааны хувьд хэлбэрүүдийн хоорондын
тоглолтын хувьд гэж ярих юм бол. Тэгэхээр чин тэгсэн мөртлөө энэ гоо зүг ингэж гайхамшигтай хийсэн мөртлөө энэ функц талаасаа бүр агуу байгаа байхгүй тий. Зориулт талаас. Одоо хэлээ л да хамар доошоо байсан. Одоо мэдэхгүй л да дээшөө байсан бол бид нар таатаа харагдах байсан үгүй мэдэхгүй байна. Тэгтээ одоо бидний үзэж байгаагаар одоо гоо зүүн симметрикийн ертөнцийн онлын гоо зүүн тэнцэтгэлийн онлоор үзэх хамгийн зөв л харагдаад байгаа байхгүй. Тэгтээ хамар чинь яагаад доошоо харсан байна вэ гэхээр кислород гэдэг юм чинь айгүй хөнгөн болохоор дээшээ хөөрч идэг. Цэвэр агаараа бол дээшээ хөөрч авахын тулд хөөрч байгаа агаараа авахын тулд хамрын нөхд доошоо харсан шүү дээ. Хүнээс гаргаж байгаа нөө шатсан нүрс өрчлөө хийж нь бол хүнд тэр бол доошоо унж яадаг. Тэгээд энэ циркулийг ингэж ашиглаж ингэж тэр чинь ухаанаараа бол бүр амар тий. Физик шинжаанаараа. Тэгснэ гоо зүгээрээ бас супер бодсон. Тэгэхээр энэ үлээсээ дизайнер хүний одоо бас зураачтаас ялгаатай гоо сайхныг бас функц хэрэглээ тэр эдэлбэр хэрэглээ ач холбогдолтой нь бас холбож өгөх гэдэг зураачнаас ялгаатай тийм байж шүү дээ. Зураач бол одоо гоо сайхныг дэмүүлнэ тий. Гоо заавал гоо сайхан биш л дээ. Ер нь бол тэгтээ тэр эстетик гэдэг юм явна дээр нь философи явна тийм ээ. Дизайн бол одоо зөвхөн философи биш нь одоо их таны хэрэглээ өдөр тутмын хэрэглээ буюу гар хөдлөхөд л хүртэл ямар эвтэйхэн баг эргономикийг боддог тий гоо сайхнаас гадна. Тийм. Олон зүйлийг холбож ажилладаг. Интерьер чи одоо хан шал тааз гэсэн хэсглүүд байгаа. Тэгээ энэ дотор л тэгэл одоо жинхэнэ дизайнер хүний уруухан тоглолтууд явж байгаа шүү дээ. Саяны одоо таны хэлдэг гоо зүй, хэмжээ, харьцаа, агуулга гэл тий. Тий. Хүн гэдэг чинь өөрөө байглаасаа тэгэл салаад одоо байглаасаа салсан гэж хэлэхгүй. Ямар ч гэсэн өөрийн орон баримжтай болол тий. Орон байртай болоод энэ орон байр чинь хэдийгээр өөртөө дулаан, тухтай, гадна үйлчлэлээс хамгаалж байгаа ч гэсэн хязгаарлагдмал орчин үүсэл тий. Ингээд одоо энэ хязгаарлагдмал хан тааж шал гэсэн ингээл өөрхийн хориотой ямар нэгэн орчин үүсгэлээ шүү дээ. Тэгээд тэр дотор одоо сэтгэл зүйн тав тух таатай байдал үүсгэнэ гэдэг чинь дизайны одоо шийдэл болж эхлээл тэгэл тэрийг өнгө удаагаар шийдэх үү эсвэл зохиомж харьцаа онол энэ байрлалын зохиомж өнгө удаг гэдэл одоо бол тэгэл үнэр агаар гээл бүхэл нь гэрэлтүүлэг гээл гэрлэгээл энэ бүр нарийн болол байна л та. Тэгэхээр яг хоо одоо дизайныг яриул зөндөөл гэх юм ярих бах. Гол миний баримтлагдаг юм бол одоо уран зураг урлагийн сургуулиас авсан энэ архитектор бай, уран баримлч бай, уран зураач бай, одоо цаад харьцааны онол буюу энэ нарийн энэ бүр байглаасаа энэ тогтоогдсон харьцааны онол Фибоначчи гэж асар мундаг одоо манайхан бүгд мэдэндээ тий алтан огтлыг бий болгож өгсөн юм харьцааны онолууд. За энэ онолууд чинь юмны одоо хуваалтыг энэ зохиомж одоо хязгаарлалт орчин дотор яаж зөв байрлуулах вэ гэдэг онол энэ өөрөө байгалийн навч бидний нүүр царай бие түрүү ярьлаа шүү дээ. Энэ дээр хүртэл яг явагддаг энэ зөв тогтлыг тэр хүн олж харсан байхгүй өөрөө зохиосон биш. Энэ ертөнцийн байдаг байгалийн энэ бүтцийн зөв тогтлыг олж хараад тэгээд тэрний үндсийг гаргаж хэлээд тэгээд би энэ залуу дизайнер буюу яаж болсод яг хаа залуу дизайнер бол өнгөн дээр юм уу хэлбэр дээр юм уу материалын шинж дээр юм уу их анхаарал тавьдаг. Миний хувьд бол тэр олон жилийн хийсэн туршлагаас бол тэр материал ямар сонио байх нэг сонь биш. Энэ хуваалт хийж байгаа интерьерийн элементүүд чинь хоорондоо ямар харьцаатай ажиллаж байгаа юм бэ? Ямар зөв тогтолгоотой байх вэ гэдэг л айгүй сонь байгаад байдаг. Би тэрүүн дээр л илүү анхаардаг. Залуучуудад тэрүүн дээр илүү анхаарч. Тэр чиний хаалга алтан байх, тэр хажууд нь байгаа дүрс мөнгөн байх сонь биш ээ. Энэ хоёрын босоод инглэх юм уу, хөвтөд инглэх юм уу, орон зайд яа тоглож байгаа энэ харьцааг л хамгийн зөв тавьвал орон зай чинь илүү гоё хөгжилтөө таатай болдог л доо. Одоо нөгөө шин чанар хөөхөөс илүү мөн чанар гэдэг ч юм уу тий. Одоо яг бүр нөгөө сүнслэг байдал гэдэг ойлоо дээр нэг ярьжсэн шүү дээ. Интерьерийнх нь одоо амин яг хаана байгаа юм бэ гэдэг. Энэ рүү л одоо орох гэдэг тий. Сайн битэрээ хэрээл. Одоо яг юм. Одоо яг хоо мэдээж хүн гэдэг чийг сониуч юмнаас амархан ойдож шин юм руу их тэмүүлдэг. Тэгсэн мөртлөө бас хүн чинь бас эсэргээрээ сони юм хордон модноос гараад идэг юм бас дурггүй тий. Ингээл хүний сэтгэл санаа чинь ховсомтгой их сони шүү дээ. Тэгвэл бид нар сонгодог гэж авч үзсэн архитектурч бай, урлагч бай,
уран зурагч бай. Энэ юм чинь яагаад сонгодог байгаа цаг хугацааг давж туулаад байдаг вэ гэхээр л энэ жинхэнэ нөгөө мөн чанарыг хэрэгэлсэн мэт. Тэгэхээр мөн чанар дээр тогтоод мөн чанараа мэдчихвэл хэлбэрийг бол гайхуулж болоод хэлбэрийг чинь бол шинэ үеэр авчираад байж болдог. Мөн чанар чинь бол цаанаа байгаад байдаг. Одоо тэгээд хэрвээ зөвхөн нөгөө одоо мөн чанараа хадгалаад одоо эртний Рим ч юм уу Грек ч юм уу Египтийн баримлыг одоо бүр төгс юмаа гэж үзэл хүн байсан бол өдөө шинэ урлаг гарч ирэхгүй шүү дээ. Тэрэн дээр л гацсан шүү дээ. Тэгэхээр цаад мөн чанар нь байгаа мөртлөө хэлбэр нь өөрчлөгдөд ингээд шинэ орчин үе гэдэг юм бас өнөөдрийн хүний оюун ухаан чинь бас шал өөр төвшөнд очсон. Тэдний сэтгэл зүйн энэ тижэл болж хангаж өгч чадчих шүү дээ. Энэ төрөөр чи одоо хуучрахгүй гэд ярьжсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо заавал хуучраад идэх юм уу үгүй мүү гэж хоёулаа нэг ярьж яхад маш урт хугацааг туулсан ч гэсэндээ сонирхолтой хэлбэрт орон зай хүмүүсийн анхаарлыг татсан хэвээрээ байгаа гэдэг ч юм уу те. Ер нь тэгэл мод гэдэг юм чинь дизайн гэдэг юм чинь модтой шууд бас холбоотой шүү. Тэгэл хүний сэтгэл зүйн хуучрагч зохиол бас хуучрч байхдаа ч сайн байж болно шүү дээ. Энэ бол үеийн өнгөрөөсөө шинэ үеийн юм болж байна гэд. Тэгэхээр би бол одоо хүмүүс тэгэл модноос гарчтай хэрэг угаасаа эн чинь өөрөө юм зарим юм нэрсэлтэй одоо угаасаа шинжилт зориглож гарч ирж хүнийг баясгаад тэгээ өөргөө дуусгасан бол бас хоцордог чи жамтаал юм чинь. Яг хөө бүр супер бүр агсан төвшөнд ингэж хүн бодож бас цаг хугацааг давах гэсэн ирмэлзэлтэй бас тэрийг биелүүлж чаддаг бас байж болно тий. Таны бүтээлүүд дундаас одоо хамгийн хүчтэй шийдэлтэй шийд юм уу экзотик те тийм бүтээлээсээ дурдвал ямар ажил авах вэ? Дизайнер бүтээл гэх юм чи одоо юу юм миний ажил гэж яриул одоо. Одоо харин бид ярианд ингэж орж ирээд байна л да. Интерьерийн ажлыг одоо уран бүтээл гэх үү, үйлчлэгээ гэх үү гэдэг нэг асуулт яваад байгаа байхгүй. Тэгэхээр эн чи яалтчгүй нэг талдаа уран бүтээлийн ажил, нөгөө талдаа бол үйлчлэгээний ажил болж таарад байгаа шүү дээ, тий. Бүр агуу архитектор дизайнерууд бол одоо бүр бүтээл гэдэл нь хийж байгаа шүү дээ. Ягаад гэвэл үйлчлэгээнээс бүр чиний одоо бүр тийм алдартай дизайнер өгöd байхгүй. Манай энэ дизайнерууд чи ер нь архитектор дизайнерууд чинь хамгийн дөрвөл юм айгүй их сургууль бид нар чи ингээд сургуулаа төгсөөл гарч ирж байгаа ш. Тэр үедээ ингээд нөгөө санал их хийсэн байдаг байхгүй юу? Ер нь дизайнерууд ингээд саналыг янз янзаар хийсэн. Тэгээд бүр алдартай шүү дээ үе үеэрээ одоо дизайны төвх үзэх юм бол хүн болгон ингээд хийсэн. Нэг нь бүр сууж болохгүй санал хийсэн байгаа ш. Тэгээд энэ нь юу тэр нь юу гэж өгөх энийг сэтгэж байгаа айзаа буюу ижээ санаал чухал болохоос таны бүксэн тухтай авах бол нэг гадаа сонирн биш байна гэх. Фокус тал нь. Тэр бол одоо нөгөө агуу гарууд ч бас өөрсдөө зорилгыг тавьж штеп. Ийм бүр бидний хэвшмэл санааг эвдэж бүр ийм гайхуулж байгаа нь одоо санааны ийм гайхуулж байгаа нь бол одоо миний зорилго. Хүн болгон янз янзын зорилготой байгаа штеп тий. Тэгэхээр нэг хүн тэгж гарч ин тэр чинь одоо тэр сэдв дээр пионер болж ин гэсэн постыгаа манлаад хэдийгээр энэ удаа тэр хүн сууж болохгүй санал хийсэн ч гэсэн тэр айзааг аваад дараагийн үеийн сууж болдог мөртлөө супер тэр айзааг хэрэгжүүлж бас болно тий. Тэгэхээр ийм дизайн дээр манлайлалыг үзүүлж ингэж тэр нь одоо өөрөө ч хэлээд байгаа баг түүхэнд бас бүтээл болж хувирдаг энэ тэр шийдлүүд байна. Ер нь бол дизайн бол мэдээж хэрэглээ урлагаас ялгаатай нь бол хэрэглээ. Таны суухад эвтэйхэн мэдрэмж одоо 5 м хүрэл мэдэрдэг шүү дээ. Дизайн гэдэж бол нэг эхлээд харна, дараа нь хүртэн тий. Тэгээд хэрэглэн тий. Тэгээ хэрэглэн функц. Таны ажлууд одоо дурдах юм бол Зин гэдэг Япон хоолны ресторан байна тий. SM Club House, MCS олон төслүүд байна. Асианы рестораныг та бас хийсэн байсан уу? Тий, ихний тий. Тийм байх шиг байна. Би анх одоо таныг мэдэж ихсэн энэ Петроусын доотлолт нэг Pearl гэдэг ресторан байсан. Тэр би Петроус офисын хийчихсэн. Петроус офисын хийчихсэн. Тий. Англи захирал гэхэд анх миний хамгийн анх том хийсэн тийм корпорат маягийн байгууллагатай хамтарч ажиллаж хариуцлагатай том ажил хийж гисэн. Тэр бас гоё болсон шүү дээ тэр ажил. Тэрэндээ их бас дуртай. Анх одоо тэгэл урд явж байхдаа материалаа судлаад бид нар ч урагшаал явдаг байсан шүү дээ. Тэгэл хамгийн сүүлийн юм тэр гялгар шилэн юм интерьерт материал оруулж ирсэн Монголын нөхцөлд бол яагаад хийж болохоор гэдэг маш өндөр лактаж маш өндөр хийцэл технологиор хийдэг юмнууд таалагддаг гэсэн. Тэгэл би
Монголд бол тэр лаг будаг тэр өндөр технологи үйлдвэрлэл байхгүй болохоор биднэрт гарын материалд хамгийн тэгшүүгөөд зэгцтэй цэмцгэр юм шил байсан. Тэгээ шилийг Монгол дээр наазуулахад шилээс тэр маттдаг барьдаг технологид дөнгөж орж ирэл. Тэгээ шилээ матаал шилээ араас нь тэр гой петрой суулган гөрбудаал. Тэгэл хийж байгаа тэр үед бас супер санагдчихсэн тий. Тэрнээс хойш бас шилийн элементүүд танай ажлууд төр нэлээд орж ирж байна тий. Ер нь Unitel гэл цаашаа. Архитектур, интерьер дизайн энэ юмд бол шил гэдэг бол өөрөө бас аюул үнцэнтэй гоё материал шүү дээ. Шилийг. Тэгээ би ахин дахин бас хүмүүс залууч заахад мэдээж нэг материал гоё. Гэхдээ материал чинь комбинац болж ижил хамгийн гоё болдог шүү дээ. Модтой комбинац хөө, төмөртэй комбинац хөө, бусад материалтай комбинац хөө. Тэгээ тэрнийх нь гол авж байгаа шигтгэж байгаа материал чинь хогсолж байгаа материал чинь тэр орон зай дотроо хичнээн орон зайгийн харьцааг нь эзлэх юм тий. Ингээл балансыг нь олол хийвэл тоосгоч гэсэн гоё л байтгалтай. Тийм тоосгоор хийсэн. Дээр би танд иржсэн нөгөө бид нар нөгөө стейк ресторанд та One Design-ыг нэвтрүүлгээр нэг орж исэн. Олон ажлууд дундаас мартцсан байх шиг эстэй. Тэгээ бид нар тэнд яг нөгөө юм тоосхон хамтаа зүгээр л энгийн тоосгох шүү дээ. Тэгэл харахад үнэхээр гоё хам. Тэгээд бид нар тэнд сүүлд one event гэж хийгээд дизайнер архитекторуудыг цуглуулад нэг ивент хийсэн. Тэгээ тэрний дараа болохоор жилийн дараа бас нэг ивент хийжсэн. Нэлээд гайгүй том цугларалт хийжсэн. Тэгээ видеод одоо болохоор ингээд ток хийгээд ярилцаад нэлээд олон дизайнеруудыг оролцуулж яриа хөрөө хийчихэд бас нэг ийм дизайнер архитекторууд дундаа нэг ивент ч юм уу тиймэрхүү арга хэмжээ зохион байгуулалт юм гэсэн бас төлөвлөгөөтэй байгаа. Ямар гоё. Их сонирхолтой болт юм бэл. Миний дүү тэгээ мундаг л шүү дээ. Энэ олон улсууд ч бас чадсан мэдсэн амжилттай хоорондоо солилцоол бас тий. Дор дороо юмнуудаа хийгээд идэг. Уул нэг юм community үсээд хоорондоо бас ядаж ил ярилцж хөрөлддөг байвал хэцүү байна. Залуучууд мундаг болж байна, гоё болж байна. Бидний дөнгөж хөгжиж явах үед чинь бас дизайн бас залуухан болно шүү дээ. Бид нар чинь бас суурин амьдрал руу ороод их баг хугацаа эдэлж штэ. Тэгэхэд суурин амьдрал руу ингээл хот суурин болвол хот суурин дотроо хамгийн одоо чухал яригддаг архитектур буюу дизайн гэдэг юм одоо яхад бол залуучууд аюул өчтэй орж ирж штэ. Бидний нэг нүүдэлчин дотроос нэг авах нэг мундаг юм ховсох чадвар юм тий. Тий. Таад чинь бас олон ах нар байгаа тий. Та хүчтэй баг байсан да танах Next Nature гэхэлэр. Тий. Next Nature дизайн чинь бид нар ер нь төрөлх урлагийн дунд сургуулийг төгссөн дөрвөн залуу нийлж хийсэн шүү дээ. Нараах, Мандах, Наранбаатар, Мандах, Ганбат гэдэг. Ганбат тий. Тэгээ бид өөр чинь нараа чин керамикийг төгссөн. Манай Ганба Мандах хоёр уран баримлыг төгссөн. Манай нараа чин Сэретр багш дээр бас алдартай багш шүү дээ Сэретр. Одоо өөрхий талигаач болсон өнгөрсөн л да. Их мундаг хүн байсан. Би болохоор Че Болдбаатар Монгол уран зургийн арчин үеийн уран зургийг одоо багшийнхаа зургийг ардаа үйл хичээлээ чинь бич багшигаа шүтдэг гэсэн бидний үед тест яаж хүн ийм залуу ийм орчин үеийн байж чаддаг вэ гэл. Хүн авьяастай байхаас гадна цаг үедээ манлайлах орчин үеийн байна гэдэг бол бас гайхамшиг шүү дээ. Орчин үеийн байна гэдэг чинь одоо хуучирсан юм нэг сурсан юм бүр өстэй амар болцсон нэг михээ бүр өстэй байнгын хийдэг биш үү те. Шин мих үзэлээд байна гэсэн үг шүү дээ те. Тухайн цаг үеийн эзэмжийн гэсэн үг шүү дээ. Яг өөрийнхөө ур чадвараар. Тэгээ эн чинь орчин үеийн байх гэдэг чинь тэгээд зүгээр моторхсон одоо хийргсэн өнгөрсөн юм уу биш шүү дээ. Тэгэхээр чинь бидний хэрэгжилж байгаа гар утас ч гэсэн одоо коноптой байж байгаа дэлгэц болол ингээл байж байгаа гэдэг чинь орчин үеийн л байлгаж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо энэ дизайнеруудын зураач дизайнеруудын тэгээ энэ зураач дизайнеруудыг одоо нийгмийг сайн үнэлж мэддэг. Энэ чинь нийгмээ өөр технологи авчиж байгаа. Тэрний өөр нөлөө нь одоо бид нар технологийн эзлээд байж шүү дээ. Гар утсын электрон бараан дээр ч гэдэг юм, машин технологи дээр ч гэдэг юм, сансрактор ч гэдэг юм. Тэгэхээр энийг л ерөөсөө бий болгож байгаа, манлайлагч төрүүлж байгаа, төсөөлөн бодож байгаа, фантазилж мөрөөдөж чадж байгаа. Одоо энэ чадвар чинь хүний оюун ухаантай гэдгийг одоо гол илрэл болоод байна шүү дээ. Тэгээд нөгөө одоо байгаль дээр бол одоо гой цэцэг рүүгээ зүгүүн очдөг шиг хүн гэдэг чинь өөрөө натур нь тийм юм байна шүү дээ. Гоо сайхамлуул тэмүүлж идэг. Тэр чинь одоо оюуны бүр ялцчгүй том хэрэгцээ. Одоо хүн амтналыг шинж чанартай байж хахад хоол хүнсэн л одоо аюулгүй байдал нэг номерын асуудал байдаг гэсэн бол одоо новин хөгжөөд ирэхээр эн чинь одоо гооцоо дизайн урлаг тэгээд энэ
оюун санааны үн чанар нь өөр нэгдүгээр чухал тижэл болж эхэлж штэ. Хүн чинь оюуханаар хүнсний буйг тэр асуудлаа даваад гарцсан. Тэгэхээр одоо оюуны хэрэгцээгээ хангах гэдэг бол хамгийн чухал юм байна штэ. Тэгээд хүмүүсийн татагтаад байгаа нь одоо хэдий дөрвөлжин байшин сууж байжсан. Одоо тэр зөв харьцаа зөв формтой тий. Хэлбэртэй зүйл рүүгээ өөрийн мэдлэгөл татагдчихж байгаа шүү дээ. Харин одоо энэ дөрвөлжин байшин суумаар байна гэж яриад байгаа байхгүй тийм. Одоо би одоо дөрвөлжин байшин гоё болох гэж олон жил үзлээ. Одоо дөрвөлжин форм баймааргүй шүү дээ. Яагаад бид нар юм дөрвөлжин байгаад байгаа юм? Дали гурвалжин дээшээ доошоо өндөр гэдэг юм, өргөшөг өндөр гэдэг юм. Их сонин элемент тийм ирэх шүү дээ. Тэр элемент тий. Тэгэхээр архитектур нь одоо би дизайнеруудад хэлж байгаа буюу захиалагчтай архитектур чинь сонирхолтой биш бол одоо сони юм их сонин биш байна. Бүр тэгж тамаар ярьж байна тий. Дөрвөлжин юм төлөвлөлөөд өгчдөг тэр дотор юм хийх бас сонирхолтой болоод байна. Тий. Одоо биднэрт угаасаа л тэрийг анханасаа зохиож хийж байгаа тийм боломж үүж яхад нөгөө л нэг 60-60 багнаа 6 метрээр хийгээд л тэгэл тэр дотроо яаж гоё хийх үү гэдэл одоо би багныг одоо юугаар бүрэх үү энийг ингэх үү гэл байдаг бол одоо сонирм биш шүү дээ. Би бараг тэр 9 усын материал тэр нэг хэвшмэл юм дээр нааж яхаар зүгээр л энэ ямар ч материал наахгүйгээр хэвшмэл биш орон зай үүсгээд цутгачж болдгоо юм. Тэнд гэрэлтүүлэг буюу бусад одоо хүний хэрэгцээний сайхан юм одоо шал өөрөөр хийж өгмөр шүү дээ. Тийм хэрэгцээч байгаа тийм гэж яадаг. Одоо тэгээд архитектор буюу хот төлөлт барилгын инженер захиалагч нартай одоо ярилцдаг юм. Одоо нэг сайхан бас өөр болж эхэлж байна л да. Төслийг одоо монголчууд чинь төслийг бүр анханаас нь тий барьж явахдаа бүх мэрэгчлэтний оруулж интерьер дизайнер оруулж ирж байна, архитектор оруулж ирж байна тий. Тэр бас их гоё даваа тал орж ирж байгаа болохоор одоо тэр мэдээж Монголын инженерчлэлийн хувьд бас боломжгүй гэсэн залтууд байдаг л баг. Тэгтээ болгоёг бол юм чинь. Тэр бос газар ингээл аягүй сони хийгдэн шүү дээ. Бид нарт нэг 60 таал баг нь цуцгаад байдгаас төлөлтөө эхнээс нь дизайнеруудтайгаа энэ багаараа зүг ажиллах юм бол тэр чинь баг нь биш зүгээр хан байж болж болд юм уу. Архитектурын өөрөө гоё элемент болж хийгдэж болно шүү дээ. Үндсэн функц нь одоо тулах хэрэгтэй байх. Заавал тэр нэг 60 таал юм байж болохгүй шүү дээ. Байдаг гэж сонирхолгүй шүү дээ. Яг нөгөө за энэ л хийгээд нэг хязгаарлагдмал орон зай өгчдөг. Тэн дээр нь тоглолт хийх гээд тэгэл бүр анханаас нь нөгөө ханы нураагаал эхэлдэг шүү дээ. Одоо тэгээ энэ барилгын хөгжил буюу энэ дизайны хөгжил чинь одоо юугаа нэхэж эхэлж байна гэхээр одоо инженерүүдэд нэхэж эхэлж шүү дээ. За окей, Монгол залуучууд айгүй мундаг сэтгэдэг. Тэгвэл тэр сэтгсний дагуу нөгөөх нь бүтээж чаддаг инженерүүд одоо шаардагдаж эхэлж шүү дээ. Тэгэхээр бид нар чинь айгүй олон цаг хугацаанд бас инженерийнхаа энэ боловсролыг хайсан. Энэ дээрээ бас хаягдсан болов уу гэж би боддог. Тэгэл түүнээс одоо баруунд чинь тэр суперүүд нь ингээл захаа хатид энэ тэр ямар л хүн хийж болохгүй юм хийж чинь тий. Норм Фостер гэл одоо лагууд чинь бүгд л ингээл хийж чинь. Тэгүн гол инженерүүд нь тэрийг хийгээд л шүү дээ. Хийгээд л. Тий. Өгсөн даалгаврыг. Манад болохоор болохгүй, инженерийн хувьд болохгүй гэл нөгөөдгийн зогсоогоод идэв. Европт жишээлбэл тэгэл стар архитектор, стар дизайнер гэл од болцсон тийм хүмүүс тий. Тэгэл эдний чинь бүтээлийн бүр сонирхдаг, цуглуулдаг, одоо бүтээлийн хийх гэж очролдог тийм хүмүүс хүртэл байх юм байна. Өөрийгөө тухайн цаг үед та түрүүнээс ч нүглийн зөвшөөрөгдөж чадна гэдэг яг өөрийнхөө онцлогоор тамгалаад тэгээ тэрийг одоо хийгээд бүтээгээд тэр нь бүр тэгэл ажлын дуусаа сэтгүүл дээр гараад ингээл явчихдаг юм байна. Нөгөө аваарц маварцын хүртэл. Чадварлаг хүн үү, авиастай хүн үү гэдэг нь хоёр тустай гэж авиас чадвараа өрөөр. Тэр хоёрын комбинац бол бүр супер л гэсэн үг шүү дээ. Чадвар бол одоо чиний хөдөлмөрөөр бий болж өгдөг зүйл байхгүй. Хөдөлмөрөөр чи хөдөлмөрөөр одоо нэг одоо угаасаа л шинжлэх ухаанаар ч гэсэн аливаа ямиг нэг хэдэн мянган 10,000 цаг хийхэд бол чи тэрний мастер болдгоо гэдэг баа шүү дээ. Хөдөлмөрөөр олж авдаг юм бол авиас биш байхгүй. Мэдрэмжээр олж авдаг юм бол авиас байхгүй. Тий. Мэдрэмж чинь чи одоо тэр Фипани шиг л ярьлаа. Тэр хүн тэр ертөнцийн тэр юм зүй тогтол байна гэдэг юмыг одоо хин нэгэн зааж бурхан зааж өгөөгүй шүү дээ. Одоо өөр хүн бол бурхан зааж өгсөөл гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ тэр хүн чинь ертөнцөөс тийм онцгой мэдрэмж биш шүү дээ. Хүн ажиглаж чадахгүй давтамжуудыг хараад тэндээс хязгааргүй олон мянган хөдөлгөөн биднэрт зах замбраагүй хөдөлгөөн явж байгаа тэр дотроос олон юм давтагдаад байгаа нэг зүй тогтлыг олж харна гэдэг бол агуу юм баггүй. Тэ?
тэр зүй тогтлыг олоод тэр цаад онсыг олж ийн гэсэн үг шүү дээ тий. Цаад онсыг бол наад хэлбэр нь хэдэн мянган өөр байхад цаана явагдаад байгаа онсыг олж харах гэдэг бол авьяасаа асуудал. Мэдрэмжийн асуудал. Тэгээд тэрийг нэг юм багцалж чадчихин тий. Эн чи ийм юм. Авьяастай мэдрэмжтэй хүн бол угаасаа тэр юмд нөгөө тоглоомд орсон гэдэг шиг улаараа л тэр чинь цаг хугацаа хамаарахгүйгээр солиотой хөдөлмөр. Тэр бол ойлгомжтой. Мэдрэхгүй мөртлөө ч гэсэн механик аргаар хүчлээд өөрийгөө альва юмд бас шатан дээр бас аваачдаг хүн байна. Тэр бол одоо эр зориг хөдөлмөртэй. Тэгтэл нөгөө хүнээсээ хоёрдугаар байранд явна шүү дээ. Тийм. Тэгтээ хөдөлмөрийг өсөж болохгүй. Тэгээ энэ хоёрын хослол бол бүр супер гэж. Тэгэл тэг хөдөлмөрч хүн яг айгүй мэдрэмжтэй мөртлөө хөдөлмөрлөхгүй байгаа түрүүний шиг тэр нөгөө байглаас өгөгдсөн гэдэг юм хаанаас ирсэн генерээ ирсэн юм тэр даваа боломжийг ашиглахгүй хайран болгож байгаа бол бас өрн тармд юм ч юм бас байна те. Супер мэдрэмжтэй. Тэгтээ тэрийг одоо бүтээл болгодог гэсэн үү, баялаг болгодог гэсэн үү, бусдад хүртэл болгодог гэсэн үү гэдэг юм дээр бас хайр ханддаг урсууд бас байна шүү дээ. Тэгэл хайр юм окей, хайр юм да нөгөө авьяас хүмүүсэн дэрийг арих бай. Ийм юм байсан надад байсан бол гэж бодохоор шүү дээ. Киноч байдаг шүү дээ. Би ийм машинтай байсан бол гэж. Ажиглал байна л да. Одоо яг энэ урлаг суурьтай юм дизайнеруудыг ингээд ажиглаад тахлаар тэр уран бүтээл хандлага гэдэг бол шал өөр байгаад байна. Жишээлбэл одоо болтоох та тэгэл 50 ах гэл энэ олон ах нартай бас заримтай нь ажиллаж үзлээ, заримтай нь ойрхон байгаад бас үзлээ. Тэгэхээр энэ уран бүтээл хандлага гэдэг бол маш их чухал юм байна. Тэгээд хийж байгаа ажилдаа яг уран бүтээлчээр хандах те. Энэ бол маш чухал юм байт юм гэж л ойлгоод л сууж юм л та. Ажлаа их таашаалтай хийж гэсэн. Бид нэр одоо мэдээж одоо интерьер дизайн бол ихэнх нь бизнестэй холбоотой те. Энд чинь ямар нэгэн даалгавар захиалагч мөн даалгавар өгөөд ийм даалгаврыг биелүүлэх одоо дизайн хийж өгөөч л гэж байгаа шүү дээ. Цаг хугацаатай, төсөв мөнгөтэй те. Тэгээ энэ дотор бас хэдийгээр бид нэр төсвөө айгуу нарийн гаргаал төсвөө айгуу зөв зохиогоол тий төсөв дотроо багтах тэр дотроо гоё байх чанартай байх гэж ажиллаж явах зураг проект бол айгуу нарийн гаргана л да энэ олон багаар ажилдаг. Тэгж яхад яг бүтэж явах үед нь уран бүтээлч хүн чинь маш нарийн тооцсон ч байсан гэсэн яг бодиттой үсэд ирэхэд энэ надад ерөөсө таалагдахгүй нэг өөрчлөлөө өгөх байдаг л да. Эцний бол одоо бидний хийх туртай юм бол өөртөө таалагдаг юм захиалагчтай санал болгоно гэж байхгүй шүү дээ тий. Тэгээ ер нь бол өөртөө дурдлаа таалагдсан юм л хийгээд тань л гэж харж байгаа шүү дээ тий. Бас ажил болгон тол болно гэж бас байхгүй. Тэгээд тэгтээ яг хаа тэг хичээд ирмэлэлдэг. Тэр болгоны сан ч одоо төсөв мөнгө авчин тий санхүү явчин. Тэгээд ажиллах хүч гэл ингээл цаг маш болно. Дизайн архитектур барилга гэдэг чинь зураач хүн бол яг өөрөөрөө эрхчлөөтэй тоглож штэ. Чи яста яавал яа. Ер нь бол энэ бусдад таалагдах нь сонирн биш надад таалагдчихвэл гэсэн ч байж болно штэ. Дизайн бол одоо яг л үйлчлэгчдэр зорилтод даалгавартай очих хэвээр. Тэгээд энэ ажлын процессыг ардуулах маш том багийн тоглолт явуучих штэ тий. Тэгээд ер нь ажилдаа баримталдаг ямар зарчмыг ер нь баримталж ажилладаг вэ? Энэ олон нөгөө төслүүдийн ард ингээ гараад ингээд туршлага хөрмөлүүлжлээ шүү дээ. Цаг үед бас эдгээр чинь их ховирсан. Олон жил ялж туршлага суулаа. Залуу байхад бол дөнгөж залуу байхад бол чинь дөнгөж дизайн хөгжиж илээ шүү дээ. Тэгэл манай хийсэн юм нэг л монголчууд хийсэн нэг л монгол дизайн харагдаад байдаг. Нөгөө өгөөдлөөр хэлж байгаа юм шүү дээ. Нөгөө тэгэл нэг л дутуу харагдаад байдаг л гэсэн үг шүү дээ. Тэ нэг гүйцэд бодоогүй ч юм уу. Харцаа өнгө бодог айгүй буруу сондгоо авцсан юм шүү. Тэрэн дээр айгүй шөмжлөлт. Тэгэл нэг л муухай яг л дутууцсан тийм. Тэрийг би одоо нэг л харахаар л монголчууд ийдсэн юм шиг харагдаад. Яа барууных болохоор өөр харагдаад. Тэгэл энэ шууд л барууных ийдсэн юм шиг харагдаж болдгоо багтаал гэж боддог байсан. Тэгэл болдгоо байсан. Тэгэл амар оролддог застаг янзлдаг гэсэн байхгүй. Одоо л баримтлах зарчим бол философи болоод эн чинь туршлага суучлаа тий. Бас олон цаг үеийг үзүүлээ, хамтарч байгаа баг хүн захиалагч нар чинь айгүй хөгжижлээ. Одоо бол философи өөр л дөө. Шал өөр. Одоо л аль нэг юмнаас зогтох биш. Онцгой өрмөц байх. Тэ ялгарах. Тэгээд тэр нь философитой байх, концепттэй байх тий. Зүгээр л
ганган байх гэсэн ойлголт биш. Тэгээд ер нь бол мэдээж шинэлэг байх л гэсэн хамгийн гоё юм шүү дээ. Шинэлэг байна гэдэг чинь ийм бас байж болд юм уу гэл нэг юм байвал гоё шүү дээ. Тийм юм бол эрхмэлж ажилдаг та. Мэдээж өөр ажлын процесс бол чанар гүйцэтгэлийн чанар тий. Дараа нь амархан хожигдгүй байх тий гэл маш олон юмнууд бол тэр бол нөгөө гүйцэтгэлийн зүгээр механик юмнууд гэсэн үг шүү дээ. Баг бүрдүүлэхдээ ерөөсө туршлагатай айгүй сайн хийдэг залуучууд байна. Одоо үнэхээр ажилдаа мастер сайн ажилдаг тий. Муу ажилдаг бол яриад явах угаасаа л муус байгаа шүү дээ. Хурдтай ажилдаг хүн байна, удаан ажилдаг хүн байна, чанартай хийдэг хүн байна. Тэр дотроос хамгийн гоё сонгодог нь юус ажилдаа дуртай хайртай байгаа. Баярлаад ажил тэр игээ гоё болох нь баярлаад байгаа хүмүүс л гоё байдаг байхгүй. Тэд нэр ядрахын мэддэг байхгүй. Тэнийг баг болчдөг байхгүй. Энэ жоохон яг хоёулаас тэ супер микчээс энэ жоохон тийм байна хоёулаа зарчих واخд тэгэлдэ тэгвэл бүр супер болох гэдэг шүү дээ хүмүүс. Тэгэл тийм л баг л гоё байдаг байхгүй. Тэгэл нэрэндээ орон өгөөл тэ. Яг тийм баг нөгөө зургийн сургууль яагаад хамт өгсөн улсууд хийсэн бэхээр тэрэндээ тэгж хөгжиж баяждаг. Тий баяждаг. Нөгөөдөл чинь бол айгүй ажилласан боловч нөгөө цаг мөнгө тэгэл бүх юм мөнгөөр тооцоол тий. Нэг өөр таашаалтай болол нэг гол төрөлд орж чадахгүй. Би бол тэгж хардаг. Яг л тийм л үр дүн авчирдаг л та. Энэ бүр алдартай өгдөг шнэ 3 ажилчин нэг нь би амар өндөр цалин авч болохоор энэ ажилдаа дуртай гэл нөгөөх нь бол би энэ чинээс авсан мөнгөөрөөс гэрээ тийжиж болохоор дуртай гэл те. Нэг нь би яаж сүм хийж байгаа болохоор дуртай байна гэх те. Дуртай байх шалтгаанууд нөр happy дуртай гээгүү ажиргалт за нэг юм хичээлдэг үлээ те. Тэгэхээр тэр би сүм хийж байгаа штэ гэж оргилж байгаа хүн бол бас өөр үстэй те. Нэг нь бол яг материалын ертөнцөөр хэмжээд, нэг нь болохоор оюуны ертөнцөөр хэмжээд шүү дээ. Тэгээ авж байгаа таашаал нь урт шалганд байна шүү дээ. Тэгэхээр тэр агуу сүм одоо бидний одоо хараал бахархдаг тэр амар уран барилгууд чинь одоо тийм хүмүүс л бүлгэлж тэрээр нь л харахгүй бол хүн яаж энийг физик чанараараа ийм амар хөдөлмөрийг хийж чадчихна гэж бүр итгэмээргүй шүү дээ. Тэгвэл Парисын дараагийн сүмийг үзээд бол ухаалтчихсан. Олон орсон үзчихсэн л тэгэл. Москвад дөнгөж буугаад улаан талбай дээр тэр Кремлийн цамхуу тэр юунууд бол бас үлгэр шиг ш бас үлгэрт буугаад ирсэн юм шиг сонин шүү дээ. Тэгэл Парисын дараагийн сүм тэр ихээ уугал тэр сийлэх нь байдгаа чулууг сийлэх нь байдгаа зурхад хэцүү юм байна гэж харагдчих чи юу ч өөр амар зураач юм байсан. Тэр тийм сэтгэлээр л хийж байгаа шүү дээ. Маш их хүсэл оргилсан сэтгэлээр л хийж тий. Тэр чинь бол тэр сэтгэл чинь бол одоо хүнд байж болохгүй хүч өгж байгаа шүү дээ. Монгол дизайны элементүүд одоо монгол стил гэдэг бас хүмүүс яриад байгаа шүү дээ. За интерьер хийдэг хүнд бол одоо монголчуудад бол хамгийн ихнийх нь гэр шүү дээ. Интерьер дизайны. Би түрүүн бас яриагаа айгу дутуу ярьсан. Би нөгөө анх дөнгөж үүсэж явахдаа монгол юмнаас цухтааж исэн гэж ярьсан шүү дээ. Одоо бол эсрэгээрээ жинхэнэ монгол юм руугаа тэмүүлж эхэлж шүү дээ. Юмны үн цэнийг ойлгоод тий. Одоо оюун ухаан хөгжөөд бас энэ туршлага бий болоод ирэхээр жинхэнэ монгол юм гэдэг чи одоо дүүгээ асууж байгаа тэр монгол гэр бол одоо дизайн гэдэг юмны хамгийн одоо анхан шатны хүүхдэд тайлбарлах юм бол одоо монгол гэрээр тайлбарлаж болох байхгүй. Тэ. Тэр хан дөрүүлжинхээ бол их гоё штэ бургасан. Тэ. Тэгээд сураараа зангидсан занглаа бүр нарийн харах юм бол тэр занглаа өөр гоё тэ. Тэгээд тэрийг аваа явахад шууд их хөгдөөд ийм салаад нарийнхан панел болчдөг тэ. Дэлгэн гут хан болчдөг. Гооцон хувьд буюу функционал тал дээр нэг юм байж ирсэн ингээ хан болдог. Тэгсэн мөртлөө тэр чинь бас даацын үүрэг гүйцэтгэдэг байгаа шүү дээ. Одоо ингээд функционал, гооцоо тий өөр юу гэдгийг ингээд ийм юмараа харахаар чи яг л дизайн байгаа шүү дээ. Тэгээ одоо орчин үеийн хүн төрөлхтөн бол одоо тэр чинь бүхэл юмд ашиглаж шүү дээ. Живт хоёр сууж байгаа сандал хүртэл их хөгдөж чинь тий хураагдаж чинь орон зайг амар их эзлээд байгаа болохоор их гээд тэр болонд тавьчихад олон сандал хураагдчихдаг болдог тий. Одоо эн чинь гэр гэдэг утгаар нь бид нэр харж байгаа боловч энэ цаанд тэрийг ив гэж хурааж болдог гэдэг сэтгэлгээ бол хүнд бас оюуны амар том ховсол байгааз. Хадаар чулуугаар байшингаа барьдаг байсан бол тэр хадаар хийдэг юм чинь ийм конструкцаар хийсэн чинь ив гээд аваа явчихдаг болд юм байна гэдэг л оюуны аягүй ховсгол байхгүй. Энэ ховсгол нь бусад ямыг авчирсан байхгүй одоо тий. Ингэж болдго юм байна гэдэг сэрэл мундаг байна шүү дээ.
түүнээс одоо энийг л сурлаа одоо энийгээрэл гэр хийнэ гэсэн ойлголт биш шүү дээ тий. Тэгэхээр энэ аргыг өөр олон юмд ашиглана. Тэгэхээр энэ арга байж болж байгаа юм чинь ахаад өөр арга байж болно гэсэн одоо хиймэл оюун ухаанаас хүртэл ялгаатай юм амьд оюун ухаан гэдэг чинь тийм биш тий. Удахгүй яг хиймэл оюун ухаан гэ бүр синер сэтгэдэг болдог гэсэн. Одоохондоо бол хүний өгсөн өгөгдлийг л маш олон өгөгдлөөс сугалж авч байгаа шүү дээ. Одоохондоо. А хүний яг байгалийн оюун ухаан бол өгөгдөл байхгүй ч байсан нэг юмнаас нөгөө ор хоос юмыг харж чадчих шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэрнээсээ сэтэл аваад цаашаа хөгжүүлж чинь байж болж шүү. Тэгэхээр энэ гэр тоон агаарын циркуляц энэ бүх юмыг бас яг тэр үедээ нэг ухаантай бас бодоод олсон уу олоогүй тааж мэдэхгүй. Санамсруугаар л тэр бүтцэн явхад ингээл тэгэл тэрийг олон зуун жилээр сайжруулсаар байтал тий зөвхөн бүтэц хаан гэр эвгдэг бэрхээс гадна тэр дотор гал дулаан маш олон юм өөрөө өөртөл цаг нараараа цагаа заачдаг энэ төр гэл тий. Тэгэхээр энэ нь бол одоо яг залуу дизайн хийх гэж байгаа хүмүүст би жишээ болж ярьдаг. Дизайн гэж юу юм бэ? Тэ? Сэтгэлгээний хувьсэл гэж юу юм бэ? Тэр чинь гоо сайхантай бөгөөд давхар функцтэй байх чинь одоо ингэж харагдаж байгаа юм шүү л гэж. Тэ? Одоо тэр элементүүдийг орчин үеийн интерьерт одоо шингээгээд оруулаад ирэх гэвэл нэг хэсэг чи одоо байшин дотроо тоон хийгээл хан ман хийгээл ингээл нэг хэсэг явсан тий. Одоо орчин үед ер нь яаж тэр одоо шин чанар болон мөн чанарын өөрийнхөө амьдарч байгаа юм уу орон зайдаа шингээж явах тийм боломжууд байдаг юм. Тэгээ боломж бол хязгааргүй л дээ. Тэгээд яг хуу бидний л хөгжлийн нэг юу шүү дээ. Яг хуу би одоо энэ жишээн дээр бас энэ жишээг ярих туфтаа гэдэг. Би нөгөө ингээл дээлига монголчууд ч одоо ингээл 90 он гараад 2000 он гараад бид нар чинь жоох хэрэгчлээтэй болоод тэгэл нэг дээлээ бас янз янз мод болох гал үзлээ шүү дээ. Угаас өөрөө сонгодог хэлбэрээр явж ирсэн. Тэгэл театр урлагч хөгжсөн үү тэгэл ингээд анхан үед нь бол би ямар муухай хийж байна. Яста гоо зүг юм хийж байна л гэдэг үс. Тэгэл одоо тэгсэн тэгэл оролцоороо одоо бас шин юм гаргадаг болчлаа шүү дээ. Одоо бас тоож болохоор тий хөлийн зөвшөөрж болохоор энэ тэрэн шиг одоо интерьер дотор бас нөгөө Монгол гэсэн уур амьсгалаа өөр хэдэ нөгөө байдгаал тооноо их гэл ханаа их гэл үздэг байсан. Тэгээ одоо бол хэрэглээд бас орчин үед бас тэрийг айгүй гоё оруулдаг. Одоо жишээ нь миний айгүй дуртай ажил бол ASEAN шүү дээ. ASEAN дээр тэр Монгол модон элементүүдийг би бас л яг Монгол гэрийн элементтэй тэр таазанд хийсэн зохиомж нь бол нөгөө аргаас аргачин олон бургасан арга гэж харуул бургас матсан сураар боосон юм байгаа шүү дээ. Тэндээс гол нөгөө цаад үндсэн юм нь бол энэ олон давтамжтай ритм бургасны ритм байдаг байхгүй. Тэгээд ритмээрээ явсаар хагаад гоё энэ дуурах хэлбэр үүсгдэг те. Тэгээд тэр хэлбэрийг авч дээшээ игээд ингээд хийсэн. Тэгээд надад бас ASEAN-ийн ажил маань бас айгүй таалагддаг. 16 онд ч та анх Европ, Ази, Европын юмнууд хийхэд тэр ажлыг бас надад зад завшаан таарч тэр ажлыг хийх боломж гараад. Тэгээ хүмүүс айгүй орчин үеийн мөртлөө бас Монгол уур амьсгал харагдаад байна гэж хэлэхээр нь би бас одоо миний зорилт бас биелсэн юм байна даа л гэж харддаг шүү тэгээд орчин үеийн. Тэгээ ханд модон элементтэй таазан дээр юугаа хийсэн. Орох болгонд сонирхолтой мэдрэмж өгдөг шүү дээ ASEAN клуб авсч. Надад бол тэгэл хэдийн бус хүмүүс яд юм аа. Гэхдээ юм таатай байна л гэж ер нь сонсогдохоос надад ч гэсэн таатай л байдаг шүү дээ. Тий, гоё бүтээлсэн тэр. Тий. Миний бас ялцгүй бахархаж явдаг гоё бүтээл. Өөрийн бас бүтээл ажил гэхээс илүү сүүл таарсан одоо сонирхолтой тий өө эн чин гэхээр тийм интерьертэй газар ямар газар вэ? Тийм газар таарлаж байна ер нь. Өөр хүний? Тий өөр дизайнерын бүтээлч юм уу? Би бүр ингэж явж байгаад энэ манайх ч офисын талбайгаас хойш явдаг алхаад офис руугаа явж исэн чинь замд нэг айгүй хөөрхөн ресторан харагдаад айгүй хөнхөн ийцэн. Өн ямар хөөрхөн би ч өөрөө мэрэгжил юм чи ийшээ ороод гараа цайгаач угаагаа явж исэн. Интерьер нь айгүй гоё санагдаад орчихгүй. Тэгсэн Итали манай галаа гэдэг нэг бацаа байдаг. Тэр үедээ танилцсан. Тэгсэн өөрөө хийсэн байгаа юм чи Итали ресторан. Маш таалагдсан. Хэрвэргийн дизайнерууд бас гоё их гэж ямар ч гоё их гэж хичээгүй мөртлөө айгүй гоё вкустэй. Айгүй минимал мөртлөө тэр Итали, Европ араншин гарцсан. Тэгээд хоол нь ч гоё байгаад. Тийм тохиолдол байна. Гоё юм тий. Тэгэхээр надад бол нөгөө гоё хийх гэж амар хичээснээс илүү
айгүй бага юм хийснэ, айгүй зүг харагддаг. Тэр амар гоё харагддаг байхгүй. Яг тэгж харагдаад үний ямар тий. Тэш бас дизайнеруудынхаа хийдэг арга техник хүн татдаг техник технологиуд нь шүү дээ. Хаана ямар элемент хийж яад. Тэгсэн чинь бүр шал өөр. Тэгсэн чинь дизайнер биш байсан байгаа байхгүй. Сайхан гоё хоол идэг залуу. Гоё мэдрэмжтэй байна тий. Амар гоё байсан тэр. Тэгэхээр заавал интерьер одоо тийм өндөр үнээр төсвөр бүтэх алга бол болох гэдэг шүү дээ. Юмны донжийг нь тааруулаа тий. Мэдрэмжтэй гоё. Одоо бол орчин цагт яг тэр ирмэлзэл явагдаж эхэлж байна шүү дээ. Одоо хүн төрөлхтөн чинь бас нийгмээрээ л ингэж хөгждөг юм байна шүү дээ. Ганцхан хүн ч биш. Нийгэм чинь өөрөө ингээл өстой баянч яаж үзэл, ядууч яаж үзэл, ингээл хамгийн үнэтэйг хийж үзэл, хамгийн хямдыг хийж үзэл, энэ дотроос ингээл ухаантай ирүүлнэ. Тэгэл тухайн дараагийн нийгэм ямар нийгэм бэлтгэгдэж байгаа нь тэднэрт ингээл таалагдж байгаа нь явдаг юм биш үү. Дараагийн нийгэм бол одоо хүн төрөлхтөн бол амар л эрүүл ухаантай болж эхэлж байна гэсэн үг л дээ. Хийрхлээс салж эхэлж байна шүү дээ. Яг зөв хийрхэлтэй. Тэр л одоо сохор хийрхэл гэдэг ингээд өнгө давсан юм яваад байгаа шүү дээ. Одоо энэ дээр жишээлбэл үгүй ер нь л энэ захиалагчийн л бид нар одоо даалгавраар ажил хийж тэнд өөрийнхөө бүтээлч одоо ур чадвараа гаргаж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр захиалагчийн одоо таавал ингээд баг 20-од жил энэ салбарт ажиллажлаа шүү дээ. Эхэлж байсан одоо өнөөдөр ч юм уу ингээд өөрчлөгдөж байгаа хандлага одоо тэр төвшин хэр өөрчлөгдөж байна, ямар чиглэл рүү явж байна, та тэрийг тодорхойлж. Одоо амар мөн чанар руу орж байна. Одоо жишээ нь гэрлэхэд дэлгүүрт байдаг гэрэл ах байлаад ингээд жинхэнэ юник те. Одоо нэг уран бүтээлч хийсэн байт юм уу, нэг гэрлэн дээр гар хийцэн ч юм уу те. Тим юм руу амар сонирхдаг арт маяг руу орж эхэлж шүү дээ. Тэ? Арт юм шиг шүү дээ. Дараагийн төвшөнд рүү гарч тий. Тэ. Одоо юу шүү дээ бүр нөгөө лагууд чинь энэ гой хооцсон хувцас авахаар нэг гой шашиг машигтай ирдэг шүү дээ. Тэр нь өнөртүүлэгч болоод скаунда тавьдаг хийчих шүү дээ. Нөгөө би өөрөө дизайнер хүн болохоор ингээл ямар нэгэн гой юмны хайрцаг тэгэл тэр шашиг машиг нэг үнэхээр тэр супер хүмүүс ажилласан амар гоё хаymааргүй хүртэл санагддаг байхгүй тий. Тэгсэн чинь миний тэр санааг яаж харсан гэмээр шахва тий. Тэр чинь хүндрэлтэнд. Тэнгүү тэрийг аваад скаунда тавингууд өнөртүүлэгч. Эсвэл зарим нэг нь буцаагаа тавихаар бордоо болдог энэ хийж шүү дээ. Амар задраад. Байгаль дээлтэй гэдэг тий. Одоо л одоо супер гэдэг бол тэр л болж байна. Өөрөөсөө байгаль чинь тийм шүү дээ тий. Бид нэр одоо энэ бие дуусал байгальдаа бордоо олж очдөг үстэй тий. Тий. Ямар ч хаягдл байхгүйгээр тий. Буцаад тэр хөрснөөс авсан материал чинь буцаад энэ чинь материалыг нөхөд очиж шүү дээ. Дэлхийгээс авсныхаа төлөөсийг буцаагаад өгч ийн гэсэн үг шүү дээ. Бордоо болоод. Тэр байгаль бол тийм супер байхгүй. Би одоо бас энэ жишээг айгүйх ярих дуртай. Жишээ нь яагаад next nature design гэж хэлсэн бэ гэх тий. Би өөрөө биологоор төгссөн. За одоо биднийхаар одоо интерьер дотор хэвс гэдэг бол бас нэг интерьерийн хамгийн чухал элемент аятай тухтай байлгадаг тий. Зүйлэн дулаан. За дээр нь гоо сайхан хээ яваартай тий. Тэгэхэд бидний зүлэг гэдэг байгаль дээрээ зүлэг бол одоо хэвс мөмс тий. Хэвс гэж харж болно тий. Тэр одоо хүнийхээ оюунаар тэгж харьцуулж үзвэл. За тэр хэвс маань яаж ийн? Хуучирч гин үү? Ахин шинтүүлж гин тий. Тэгснээ за зөвхөн гоо сайхан дизайнлыг шинжилсэн бол тэр өнгө болгон улирал болгон өөрчлөгдөн тий. Тэгсэн мөртлөө зөөлөн гიშгэхэд хөлнөцг явахад ямар таатай. Тэгээд дээрэс нь үнэр танаар гаргана. За өгшөө дээр нь бидний амьсгалдаг кислородыг гаргана. За энэ одоо супер функц мөн үү? За эхлээд гоо сайхнаар нь ярил тэр өнгө нь хідээр хувирна тий. Эдийн янзаар хувирна. Таатай байна. За тэгснээ тэр чинь зүгээр гоё биш тий. Хүчил төрч нөгөө хүнээс гарсан мó нүүрс төрөгчийг сорж аваад хүчил төрөгч болгоод гаргацдаг. За ахаад яах вэ? За тийм функц агаарыг цэвэрлж чинь тий. Чиний хэвс агаар цэвэрлдэг байвал бүр супер хэвстэй. Чи хэдийг төлөх. За өгшөө яаж ийн гэсэн хүнс болж чинь хөөе. Нөгөө малчин идэж чинь хүнс. Тэр энийг л ярих гэж ах нөгөө байгалийн төрний үг ярьсан байхгүй. Ийм супер функцтэй дизайнер хүн бол дэрийг хараад тухайл би хүн тийм зохиож чадах уу? Тэгээ өөрөө шаарлаад унахаараа бордоо олно. Хүнс болно, агаар цэвэрлэнэ. Гоо сайхныг бий болгоно. Тэгэхээр л одоо орчин үеиг бол одоо тийм л дизайныг хэлж супер дизайн гэж ярина шүү дээ. Одоо төгөн төрлөختө юу тэмүүлж нэг бол одоо таны эвс чинь хөлий чинь дулаац болж ирсэн, агаарыг чинь цэвэрлээд тэгээд бүр муудахаар нь
хоолыг ээждэг байлдаг. Тэгэхээр чи явсараа буцаад буцаал ерөөсөө байгаль супер байгаль дээр л очих. Тэгтээ энэ бурхан юм уу юу ямар нь юунд бүтээсэн бид нэр тааж мэдэхгүй те энэ бол таашгүй. Тэгтээ энэ бол бодиттой байна те бүтээсэн байна. Маш нарийн зохион байгуулалттай бүтээсэн байна. Тэгэхээр энэ байгалийн дизайн юм уу ертөнцийн дизайн юм уу те бурхны дизайн юм. Танд ингэж боддог чинь үү? Би жишээлбэл ингэж бодож байна л да. Бид нар ингээд төөрөлдөж явж явсараад буцаад одоо байгаль дээр л амьдрах супер одоо төгс зүйл болох юм болов. Угаасаа бид нар байгалаасаа хол амьдарч чадаагүй л дээ. Байгалаасаа бол өвчин л дээ. Байгаль дээр л амьдарч байгаа л дээ. Гэхдээ чиний утга нь болохоор байшингасаа гар гэсэн үг юм уу? Бид нар бол байгалаас бол амьдрахгүй шүү дээ. Байгалаасаа гарсан нэг ч удаа байхгүй. Одоо ингээд баахан л бетон бариал ингээд эхэлсэн шүү дээ. Тэгэл одоо хүн чинь л одоо байгалийн байшингийн элементийг нь бетонын ширэн гэдэг чинь хамгийн муухай юм байна. Тэ? Гэтэл ертөнц чи ойлгочлаа шүү дээ. Байгальтайгаа ямар гоё хосолсон байх вэ? Хүн төрлөختсөн чинь баг 100 жилийн өмнө ийм ойлгочоод ингээд янзлаад байхад бид нар чинь одоо туулгуур дээр бетон барих гэж юм уу? Одоо хамгийн үзэсгэлэнтэй газар би бол одоо харамсдаг шүү дээ. Энийг одоо айгүй сайн сурталчилж одоо таан шиг хүмүүс энийг сурталчлаасаа. Одоо бид нар бол ертөнцийг чимэх үзэсгэлэнтэй одоо Сауди Араб марав шиг ертөнцийн хотыг бол барих мөнгөгүй улс. Бид нар тийм мөнгөөр барих шаардлагагүй байгаль нь байж хахад нөгөө байгалаа аваачаад бузарлаач таахгүй. Би одоо аршаа маршаа янзын гоё одоо халуун аршаа маршаантай газар ямар ч гоё газар юм. Тэгсэн чинь нөгөөдөл хаашаа бариад нөгөө бузарлал. Тэгэхээр энэ дизайн буюу энэ дэвшилт улсуудаа та нарын медиа энэ чинь энийг аягүй сайн одоо гоо зүйтэй яаж гоё амьдрах юм бэ? Бүгд л адилхан халуун усанд ормоо. Гэхдээ амар гоё бие биентэй таатайгаа амьдрмаар ш. Тэгэхгүй ингээ энд нэг хашаа барьцсан, тэнд нэг хашаа барьцсан. Тэгснээр топиогоор байшин бариад. Тэ? Тэгэхээр одоо дизайны одоо чиний анхны асуулт чинь ерөөсөө зорилго нь хамаагүй. Хоёлаа байшингаа барья. Хоёлаа мөнгө олъё. Тэгтээ надаач чамд ч бусад амьтанд ч таатайгаар энийгээ хийж болох уу гэдэг л асуудал шүү дээ. Тэ? Таатайгаар нэгнийг үгүйсэхгүйгээр тэ. Тэгэхээр чинь бидний организм тийм шүү дээ, тэ. Одоо бүкс муухай гэж толгойн орлоод байгаа юм байхгүй үстэй. Одоо энэ байгаль чи имэл зохион байгуулалттай зохицолтой юм шүү дээ. Тэгээ энэ шиг л баймаар шүү дээ. Бид нөр өөрөө тийм юм хидэлж явж байгаа гэж тийм төгс юм бүтээмжийг хидэлж явж байгаа шүү дээ. Шинээр эхэлж байгаа дизайнеруудад одоо шинээр залуучууд гарч ирж шүү дээ. Одоогийн залуучууд чинь ажил хийхгүй мөртлөө ажил хийхдээ айгүй хойрог мөртлөө тэр компьютер дээр тоглоом тоглохоор хоног өдөр мэдэхгүй тоглож байгаа шүү дээ. Хэдий тоглоомныхын оронд л ажлыг нөхчих юмсан тий. Тэр шиг дур сонирхолтой. Тийм тэгвэл тэр цаг хамаагүй ядарахгүй тэгсэн мөртлөө үр дүн нөгөө тоглоомны дараа үр дүн гарч ийн харин хашрын дараа бол бүтээлтэй мөнгөтэй болцсон сууж байна шүү дээ тий. Нэг хүнд бүтээл өгсөн өөрөө мөнгөтэй болцсон. Цаг өгч нь бол чи тоглоом тоглосон ч ажил хийсэн ч урсдгаар урсж байгаа тий. Тэр урсж байгаа цагийг чи яаж авч үлдэж ийн гэдэг байхгүй тий. Юун зориулж ийн гэдэг тий. Ургамал гэдэг юм чинь яасан бэ гэхээр нарны энергийг нүүрс төрөгч хоёрыг хадгалж консервлдэг байхгүй. Мод чинь нарны энерги аваад нүүрс төрөгчийг аваад фотосинтез гэдэг урвал явагдаад тэгээд нүүрс ус бий болж байгаа шүү дээ. Нүүрс ус бий болж байгаа тий. Саах одоо тий. Тэгэхээр тэр чинь нарны энергийг өрн консерв. Дараа нь яадаг бид нар модыг төлөө олгож яадаг үстэй. Нарны энерги цаг хугацаагаар өгсөн нарны энергийг бүтээгдэхүүн болгоцсон байна шүү дээ тий. Дараа нь төлөөд бид нар энерги авч шүү дээ. Үр дүн тэгж гарч тий. Тэр шиг таны явсан цагт та хүн бол юу ч хийгээгүй хөгшөрсөн байж болно. Туулсан, эдсэн, хөдөлсөн. Гэхдээ нэгнийхэн дүнд юу ч төдөөг нөгөөх нь болохоор мэдлэг буюу бусдад юм өгсөн үр дүнтэй дуусах цаг хугацаа тий. Энийга амар ядарч биш, гүрийж биш тий. Бусдын төлөө зовход төрсэн бурхан шиг биш ингээд өөртөө таашаалтайгаар залуучууд тийм л тоглоом тоглож байгаа юм шиг амьдраач л. Тий. Интерьер бизнес хоёрын хоорондын холбоо ямар байдаг юм бэ? Та энэ талаар бидэнд ярьж өгөөч. Хоёроос дизайн баг үүслэл бизнестэй холбоотой. Энд чинь одоо худалдаа бараа үйлчилгээ хүн ингээл санал болгоод бизнес хийгээл ихэнгүүт өөрийнх нь бараа бүтээгдэхүүн үйлчилгээ
бусдаас ялгархын тулд дизайныг ашиглаж эхэлж байгаа шүү. Тэгээ баг үндсэн функц нь баг тийм байлаа шүү. Дизайн чинь одоо тий одоо лангуун дээр тавигдсан тэр олон бараан дотроос ялгарх тий. А ер нь энэ алтан хуулийн тийм шүү. Урлаг ер нь дизайн хоёр ямар ялгаатай юм бэ гэдэг аюу их асуулт тавьдаг л да. Дизайн ч урлаг юм биш үү, урлагч нь дизайн юм биш үү гэдэг. Энэ нь болохоор гол наад асуултын чинь хариулт нь энэ байхгүй юу? Урлаг ямар болон хариу нэхэлт хийхгүйгээр хийдэг байхгүй. Тэр хүний бодол, хүсэл, мөрөөдөл юу гэдгийг зарчим бүх юм тэргээр гардаг. Илэрхийлэлтэй, өөрөө илэрхийл. Дизайн бол хариу нэгдэг байхгүй. Ямар нэгэн хариу үйлчлэгч ч юм уу бусдаас авах гэж тийм зорилготой байхгүй. Нийгэмтэй зорилготой. Тэгэхээр бараан дотроос ямар нэгэн хүн шийдэл гаргаж чамайг тэр барааг авмаар шүү дээ тий. Авах үйл гол зорилго нь тийм шүү дээ. Өө энэ ямар гоё юм бэ авахгүй явах юм бол одоо функцээ биелүүлээг гэсэн үг шүү дээ тий. За тийм. Тэгэхээр эн чинь ийм ялгаатай. Тэгэхээр дизайнеруудыг авч яана гэдэг чинь үйлчлэгээ бизнесийн талбар дээр ресторан ч гэдэм үйлчлэгээ ч гэдэм өөр босод юм дээр авч яана гэдэг чинь зорилго биелүүлэх чинь миний бараагаа борлуулалтанд л одоо хөрөнгө тэрэнд л одоо дэм болгох гэж байна гэсэн үг шүү дээ тий. Яавал бусад хүн энийг бусдаас илүү сонгох хэрэгтэй, яагаад авах хэрэгтэй, эсвэл яагаад би энд үйлчлүүлэх хэрэгтэй гэдэг тэр даалгавар биелэгдэг бол мянган гоё юм игээд ирэх байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр ажиллах хэрэгтэй. Тэрийг ажлын болохоор тэр судалгаа хийн, захиалагчаа хайрцсан, нийгмээ мэдэрнэ, нийгмийн аль хэсэгт нь үйлчлэх гэж байгаа. Зөвхөн хоол идэхээс илүү орчныг бас таашаалж байгаа. Ресторанд ч тий залуучууд оруулах гэж байгаа газар нэх хүнтэй юм игээд ивэл бас болохгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөл гоё гэдэг үгнээс салцсан юм л да. Эн чинь бол яг ажиллах уу энэ дизайн ажиллах уу ажиллахгүй гэдэг яриа гарч ирж шүү дээ. Тэгэхээр чин тэр чин бүтэн судалгаа явагдаж шүү дээ. Хэд орчим насны хүмүүст ажиллах гээд байгаа. Тэ? Ямар нийгмийн зэндааны хүмүүст ажиллах гээд байгаа. Тэгэхээр дизайн бол санаатай хариу үйлдэл авах гэж хийгдэж байгаа зүйл. За урилгыг нөлөөж ав цаг зав гаргаж манай интерьер токт оролцсон шинжлэх ахтай баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Та нартай ч гэсэн амжилт хүсье. Тэгээд ийм гоё интерьерийн ийм нэвтрүүлэгтээ намайг орж оруулсанд бас их баярлалаа. Сансан бодож явдаг зүйлээ ярих боломж өгсөнд. За баярлалаа. Тэгээд дахиад бас хэсэг хугацааны дараа өөр сэдвээр ярих урилга хэрүүлээ шүү. Цаг зав гаргаарай. За баярлалаа. За интерьер токийн хүрээд үргэлж байна. Баярлалаа.